Данжила нэрт гэрийн эзний 42 дугаар зүйл. Ийн химээ миний сонсон нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан хаан балгасан дах галандах шуван орссон гэрэлт ойд суун авай. Тэр цагт Гусала улсад язгуур овг ихт ихи дагуурт таала машижир нэрт нэгэн гэрийн эзэн бүлгөө. Түүнд хөвгүүнгүй тул тэнгэрл ус тэргүүтэн хамаг тэнгэрийн шүтээнд дахиж хөвгүүн гуй. Тэр гэрийн эзэн чин сэтгэлээр хамаг тэнгэрл усыг дахиж хөвгүүн гуйсны тул хойно нэгэн цагт түүний гэргийн жирэмсэн болоод сар гүйцээд ертөнцөд чухаг гоо үзэгслэнд нэгэн хөвгүүн төрөв. Шинжигчд үзүүлвэ шинжигч бээр бэлэг лүгээ адилтгаж Данжила хэмээн нэрээдэв. Тэр хөвгүүн хойно их болсон цагт тэр гэрийн эзний хамаг байшингууд бүгд 7 эрдэнэт болов. Хамаг сангууд огоот дүрж хамаг хэрэглэх түүнээр төгсөгдөв. Тэр цагт гигэнэ ялгуугч хааны Бендрия нэрт хан хөвгүүн өвчин хүртсэнд өвчин эмнэх цагт отож өгүүлрэн. Энэ хөвгүүний биеийг нь горширушаас занданаар угаалгаваас эдгэх хэмээн өгүүлсэнд хаан их улсад ийм тунхаг тархав. Хэнд горширша зандан буй бөгөөс надад өргөтгөө мянган лан алт өгсгөө хэмээн тунхаг тархаасанд хамаг улсад үгүй яажгүй. Тэр цагт нэгэн хаанд ийм хэмээн өчөв. Хаана Гусала улсад Данжила нэрт гэрийн эзэнд тийм зандан олон бүлгөө хэмээн өчвөөс хаан хөдсөлт зандан гуйхаар одоод тэр гэрийн эзний хаалганд хүрсэнд тэр гэрийн эзний хаалга сахигч хүн гэрийн эзнэд иргэд одоод ай ноён минь гигэнэ ялгуугсан хаан бээр манай хаалханд ирж амуу хэмээн өгүүлсэн тэр гэрийн эзэн машид баясаад хааныг угтаж гараад гэртээ залж ирэв. Хаан хаалга нээж үсвээс нэгэн хаалга нь мөнгөөр үүдсэн буюу түүний дотор нь ертөнцөд чухаг болсон нэгэн гоо үзэгсэлэнд эм хүн мөнгөн давцан дээр сууж мөнгөн утас ээрч суун ажгүй. 16 өчүүхэн залуу эмс түүний үйлсийг бүтээх ажгүй. Хаан тэр эмийг үзээд хаан бээр тэр гэрийн эзнээс энэ чиний гэргий буюу хэмээн асууваас тэр гэрийн эзэн өгүүлрэн. Энэ миний эм бус хаалгач зарцын эм буюу хэмээн өгүүлсэнд хаан зарлаг болров. Тиймбэр бөгөөс эдгээр сайн эмээр юу хийлэг мүү хэмээн асууваас гэрийн эзэн өгүүлрэн. Эдгээр эм нь гадар дотрын үйлийг бүтээгч болоо хэмээн өгүүлсэнд түүний цаана бас хаалганд үзээс тэр хаалга нь хөхөмдөг Бимдриягаар үүдсэн хаалга ажгүй. Тэр хаалганы дотор нь урд эмээс нэн үлэмж нэгэн эм суун ажгүй. Тэр эмийн зарц нь урд эмийн зарц төдий 2 ажгүй. Тэндээс бас нэгэн хаалга нээж үсвээс тэр хаалга бээр алтаар үүдсэн хаалга буюу тэр хаалганы дотор нь урд 2 эмээс үлэмж нэгэн эм алтан давцан сууж алтан цэмб нэхэж суун ажгүй. Тэр эмийн зарц огт нь урд 2 эмээс маш олон бүхийг үзэж хаан өгүүлрэн. Ай гэрийн эзэн энэ чиний эм буюу хэмээн асуусанд гэрийн эзэн өгүүлрв. Энэ миний эм бус буй за хэмээн өгүүлв. Тэндээс гэрийн эзний гэрт хүрээд үзвээс хотол газар дэлхийн Бендриягаар үүдсэн маш тунгалаг усны өнгөлөгээ адил буюу тэр харшийн дээвэр дэх өнгө хөрөг ба загас тэргүүтний биеийг хөрөглөөд тэр хөрөг салхинаа хийстэж хөдөлгөөс тэр харшийн газар дэлхийд тодорхойо үзэгдмүй. Хаан түүнийг үзээд энэ магад ус буюу хэмээн сэтгэж ийн хэмээн өгүүлв. Ай гэрийн эзний харшийн дотор юуны тул ус тогтов хэмээн өгүүлсэн гэрийн эзэн өгүүлрв. Хаана энэ ус бус хөхөмдөг Бендрия буюу хэмээн өгүүлсэнд хаан эс итгэж гардах бугуувчаа аваад түүнд орхиж ус бус ажгүй хэмээн мэдээд хаан харшид ороод 7 эрдэнсийн харшийн дотор хөхөмдөг Бендриянд авсан бэлдээд түүнд хааныг суулгав. Тэр гэрийн эзнийг эргийн тэнд суун ажгүй. Тэр эмийн нүднээс нулимс асгарав. Хаан асууран юун тулд ойлов намайг ирснийг эс таасан буюу хэмээн асууваас ай хаан чамайг ирсэнд машид байсан бөгөөтөл юун тул үл туулмүй. Хаан чиний дээлд өчүүхэн утаа шингэсний тул нулимс гарсан минь тэр буюу хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Манай айлын хүн бүгд гал үл түлэх буюу хэмээн асууваас им өчрөв. Гал түлэхгүй буюу хэмээн хаан бас асууран. Тиймбэр бөгөөс идээгээ яахан идмүү хэмээн асууваас тэр им өгүүлрв. Бид идэх идээгээ
Сэтгээд сац 100 амтад идээ өөрөө бүтмий хэмээн өгүүлвээс хаан зарлаг болров. Тиймээр бөгөөс харанхуй шүн галгүй яахан суум уу хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн өгүүлрэн. Чанд мань эрдний гэрлэр суум уу бид. Хаалга хааваас бээр цуурганы нүднээс чанд мань эрдний гэрлэр өдөр адил гийгүлмүү хэмээн өчөөд төдий Данжилаа нэрт гэрийн эзэн өвдгөө хөсөрсөгдөж "Ай их хаан, юун тулд энд өөд болж ирэв?" хэмээн асууваас хаан өгүүлрүүн. Биндрия нэрт хүүгүү минь халуун өвчин хүртэж эмнэхүй эмд Горширша нэрт зандныг хэрэглэхийн тулд түүнийг чамаас гуйхаар энд ирэв би хэмээн өгүүлвээс тэр гэрийн эзэн машид баясаад хааныг санд өөд болгоод олон эрдэнэ тэргүүлтэн хамаг эрдэнэ ба эд таваарыг үзүүлв. Цаггүй зандны цогцыг бээр үзүүлж ийн хэмээн учрав. Ай хаанаа гэгээндээ юуныг таалах үл бөгөөс автугай. Хаан өгүүлрүү надад 2 лан өгдөг вэ хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн хааны зарилгаар өргөв. Тэндээс хаан харах цагт ийн өгүүлрүү. Гэрийн эзнээ чи бурханд золгохоор эртвэ хэмээн өгүүлсэнд гэрийн эзэн учрав. Ай хаанаа бурхан хэмээх ямар буй? Хаан зарлаг болрон. Чи ил сонсов. Габали балгасан дах Судадан хааны хөөгүүн төрөх ба өтлөх ба өвдөх ба үхэхэд уйдаж тойм болоод бодход хичээсэн тул илд туулж бурхан болоод 32 бэлгэс ба 80 сайн үлгэрээр бие чимжрээд хөл болж дэнсэлгүй бэлэг-бэлэглүүгээ төвлөр болоод тэнгэр хүний манлай эрхэн болсны тул бурхан хэмээгдэж хэмээн зарлаг болсонд төдий тэр гэрийн эзэн түүнийг сонсоод машид баясаж биширхүй сэтгэлээр төрөөд "Ай хаан, өдгөө бурхан хаан буй суун ам уу хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Бурхан өдгөө хааны балгасдах гэрэл дойд суун ам уу. Хааныг мордуулаад сац тэр гэрийн эзэн бурхан хаан бүхий тэр зүгт одоод бурханы биеийг шинжилж үзвээс хамаг хаадаас маш үлэмж биеийг үзэж баясан бишрээд тэргүүнээрээ мөргөөд эсэн мэндээ асуулцав. Бурхан бэр түүнд ямарваа ном үзүүлснээр тэр гэрийн эзэн үргэлжид орсны хутгийг олов. Төдий тэр гэрийн эзэн 2 өвдгөө хөсөр сөвдөөд алгаа хамтадгаж бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа намайг тойм болгон сойрох хэмээн өчвөөс бурхан бэр. Тиймийн дул ирсэн чинь сайн хэмээн зарлаг болоод сад сахал өснө өөрөө унаж аяг дахимлаг болов. Тэндээс бас бурхан түүнд 4 үнний номыг үзүүлснээр сэтгэлийн хэр нүгүүд огоот арилаад дайныг дарсны хутгийг олов. Төдий ананд ба олон нөхөд бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа энэ Данжилаа аяг дахимлаг нь эрт ямар буян үлдсэний ачаар өдгөө хүн болон төрөв. Тэгээд Тэнгэрийн эд агуурслууга төгөлдөр болоод гэрт үл төрөн тойм болон худаг болсон шалтгаан юу хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Ананда маш сайтар сонсдгоо эрт урд нөхцөн цагт 91 галвын урд маш үзэгч нэрт бурхан ертөнцөд ирээд амьтнаа тусалж бүрөв. Тэр бурхан нирван болсны хойно тэр бурханы шашны тэрүүхэн номд явх цагт 500 аяг дахимлаг ийн хэмээн батад хангаргалдав. Бид нэгэн аглаг орныг ирж бодходлын мөр бясалгахуяа хэмээн өгүүлэлдээд нэгэн ой дотор одоос хайргат нэгэн булагт газарт орон засаж суун бүхий цагт тэдгээр аяг дахимлаг найралтгүй сэтгэлээр нэгэн аяг дахимлагт ийн хэмээн залбирав. Аяг дахимлагаа бидний энэ аглаг орн нь балгаснаас хол бүхийн тулд бид бүгдээр Бенвад гуйхаар явхгүй цагт зовмуй за. Чи ганцаар Бенвад гуйхаар одоод бидэнд өгөлцдөг хэмээн өгүүлсэн тэр аяг дахимлаг бэ. Тийм болтугай хэмээн ам авч нас турхар балгасанд одоод олон гэрийн эзэнд ном үзүүлж Бенвад гуйж тэдгээр аяг дахимлагт өргөв. Тэдгээр аяг дахимлагийн дотроос 4 хүн нь маш хичээж бясалгасанд 19 90 хоногт үрийг олов. Тэдгээр хамаг аяг дахимлаг найралтахгүй сэтгэлээр Бенвад гуйгч тэр аяг дахимлагт ийн хэмээн өгүүлрүү. Аяг дахимлагаа бид чиний ачаар сайн амгалан голоод хүссэнд самаадыг бээр оллоо. Өдгөө чи юуны хүсэх бөгөөд бидэнд өгүүлдэг вэ? Эгээрлэгч нь хангасгай хэмээн өгүүлсэн төдий тэр аяг дахимлаг бээр машид баясаж